21 бол биномын өргөтгсөн томьёо гэдэг IMF-тэй байж байгаа зөө. Тэрний дагуу бодогдно. За бодчих. 21. Нэг дээр нэмэх нь x-ийн 2-ны 1 зэрэг гэх. За тэгвэл шүү дээ ийм томьёо өгөхгүй. Энэ дээр томьёог бичиж. За нэг дээр нэмэх нь a-гийн зөв нь a нь бол 1-с бага байх хэрэгтэй. N зэрэг гэж явах юм бол нэг дээр нэмэх нь n-ийг үржих нь x, нэмэх нь n-ийг үржих нь n-ээс хасах нэгийг хуваалсан 2-ын 2 бичиж. Уг бол 2-ын материал байх хэрэгтэй. X-ийн квадрат нэмэх нь n-ийг үржих нь n-ээс хасах нэг дахиад n-ээс хасах нь 2 хуваалсан 3-ын материал үржих нь x-ийн 3 зэрэг. За гэх мэтлэг ингэж задардаг. Тэгээ цаашаа өнгө хөгжлөд төлөвлөгөө хөгжлөн зэрэг. Тэгээ энэ болгон дээр x-ийн 3 хүртэл задал гэж байгаа учраас яг энэ томьёон дээр бодлуулах болно гэсэн. За энэ болохоор нэг дээр нэмэх нь n-ийн норм 2-ны 1 байгаа. Үржих нь x нэмэх нь 2-ны 1-ийг үржих нь 2-ны 1-ээс хасах нь 1 хуваалт нь 2. Тэгээд x-ийн квадрат нэмэх нь 2-ны 1-ийг үржих нь 2-ны 1-ээс 1-ийг хасах шууд хасах 2-ны 1 гэв. Өөрчлөж. За 2-ны 1-ээс 2-ыг хасах юм бол хасах 2-ны 3 байна. Тэгээд доотлолтой 3-ын материал үржих нь x-ийн 3 зэрэг. За нэг эндээс үргэлжлүүлэх юм бол юу болох вэ? Эхнийх нь нэг дээр нэмэх нь 2-ны 1-ийг хасах. Нэмэх нь банд нь болох хасах банд нэмэх юм байна. 8-ны 1-ийг үржих нь x-ийн квадрат. За дараач хэд болж байна вэ? Тэр 3 доотлын 3-тай рууд нь хасгасхын нэмэх болно 8 16 байна. Нэмэх нь 16-ны 1-ийг үржих нь x-ийн 3. За гих мэтлэн цаашаа тавьдаг. Одоо x-ийн 3 задал гэж бодчих ингээд задлаж байгаа гэсэн. За энэ томьёог жишээлх юм бол юмнуудын язгуурыг жишээлх юм бол одоо жишээлх юм бол 30 За 26 дугаар. Шууд ерөнхий өргөх юм бол дээр юу болов вэ? Энэ нь бол 4-ний 3 гэсэн үг шүү дээ. Эхнийх нь 4-ний 3 тий. Иймэрхүү. За юу ч хож нэрвчтэй. 2-ын квадрат тэгээд дээрээ 2-ын квадратаас 1-ийг хасаад 1-ийг нэмнэ. Ойлгож байна уу? Энэ чи ерөнхий өргөхлөөр хэлэх гэдэг шүү дээ. 2-ын квадрат 1 хуваах нь 2-ын квадрат гэсэн үг болно. За энд нь юу гарч ирэх юм бол 2-оос хасах 1 квадратуудын зурд нь 2 дээр нэмэх нь гэсэн үг. Тэгээ 1-ийг үржих нь 3. За энэгээр нь битгий байна. Дараад эдгээр нь хураачж юу явах гэж байна. За дараагийнх нь болохоор юу болох вэ? 3-ын квадрат 3-аас 1-ийг хасаад 2 болно. 3 дээр 1-ийг нэмэхээр 4 болно. Дараагийнх нь 4 байхтай 4-ийн квадрат 4-өөс 1-ийг хасаад 3 болно. 4 дээр 1-ийг нэмэхээр 5 болно. За дахиад нэг бичиж заяа. 5-ын квадрат 5-аас 1-ийг хасаад 4 болно. 5 дээр 1-ийг нэмэхээр 6 болно. За үржих нь гих мэтлээ яваалаа. Гэр бүгд нь 8 шиг юм шүү дээ. Хамгийн сүүлийн болохоор юу болох вэ? 8-ын квадрат 8-аас 1-ийг хасаад 7, 8 дээр 1-ийг нэмээд их болно. За энэний урталт нь юу болох вэ? 7-гийн квадрат ийм болно. За энэний уртлаас бичиж дөө. 6-гийн квадрат 6-аас 1-ийг хасаад 5, үржих нь 7 болно. За ингээд харангуут юу болох вэ гэхээр энэ дугаар 3-ын квадрат энтэй чараад нь энтэй чараад. За дараад нь бол энэний квадрат нь болохоор энтэй чараад нь энтэй чараад. Энэ доотлогоо квадрат нь хавцын буцхай болон уртлын буцхай ер нь хороодод алуулах юм байна шүү дээ. 5-ын квадрат гэдэг бол энтэй чараад нь энтэй чараад ингээ бүгд байх болоод байгаа байхгүй.
6-гийн квадрат гэхэндээ харагдана. Байхгүй бол. Тэгээ ер нь бол шүү дээ ингээ. Энэ бол энтэй урдаад байхгүй бол. 6-гийн квадрат нь энтэй урдаад байхгүй бол. Тэгээ юунууд бол төхөглөөр аа. Энэ хоёр тэнтэй бас харагдаж шүү дээ. Энэ хоёр 1-2-тэй харагдана. Энэ 8 1-8-тай харагдаж. Тэгээ үлдэж байгаа юмнуудыг ингээд тодруулах юм бол юу болох вэ гэхээр энэ үлдэнэ, энэ 2 нь үлдэнэ. Энэ 9 үлдэнэ, энэ 1-8 үлдэнэ. Тэгэхээр болох вэ гэхээр 1-ийг хуваах нь 2 үржих нь 8-ны 9. 16-ны 9 гэж гарч ирэх. За энэ жишээлх юм бол дөнгөж 8 хүртэл өгсөн байна тий. Цаашаа 1000 хүртэл өгч болно. Бид ингээд санах шиг ингээд хаваад алуулах юм байна. Эхний хоёр бол сүүлийн хоёр үлдэх юм байна гэдэг ингээд олчих болно гэсэн үг шүү дээ.